За сайн байцгаана уу өглөөний мэнд. За бид Оронгой аймгийн Ангаах ухааны сургуулийн оюутан манал байна. За бүгдээ өнөөдөр миний нэг өдөртэй танилцсан. За сайхан аварсан өгчээ. Хичээлдээ явлаа. За баяртай. За. За ингээд цаг маань 8:20 болж байна. Тийм учраас одоо эхний цагийн хичээлдээ орохоор ирлээ. Манай сургууль 2 хичээлийн байртай. За 1-р хичээлийн байр маань энэ байна. За ингээд эхний цагийн хичээл маань анатоми хичээл байгаа бүгдээ хичээлд орцгоё. Сайн байна уу гişээ орж болох уу? Сайн байна уу хаа? Толгой хэсэг болон нүүрний хэсэг гэж хуваадаг. За баяртай гişээ. За анатоми хичээл засварсан юм чи хэдүүлээ одоо дараагийн хичээлийг орж бөөндөө ярилцах уу? Сайн. За дараагийн хичээлийн номыг авлаа. За манай сургуулийн номын сан бол одоо бидэнд одоо хэрэгтэй одоо бүх номнууд болон одоо уран зохиолын номнууд бол хичээлийн бүх номнууд одоо хангалттай байдаг. За тэгээ нийт одоо манай сургуулийн ном 17,000 гаруй номтой байдаг. За оюутан бид нар нэгдсэн имлэг болон өрхийн имлэг дээр давлага гардаг. За өрхийн имлэг маань ойрхон учраас шууд ингээд хувцастайгаа явчихъя. За таны даралт ихсдэг юм байна. За тийм учраас та даралт нэмээ. Цаг яг цагт нь. За тэгээд яг одоо энэ бичиж өгсөний дагуу нөө шүү. За одоо цаг 12 цаг 5 минут болж байна. Тийм учраас одоо сургуулийн цайны газар руу орж тэрээ цаг авцгаая. За баярлалаа. Дараагийн хичээл маань 2 дугаар хичээлийн 2 дугаар байран дээр орно. За цаг маань жоохон тавьчих байна. Тийм учраас бүгдээрээ такси өрөөд явчих. Нэрээ Шандад одоо хаашаач явсан такси маань 1000 төгрөг байдаг шүү. За оюутан бид нэр одоо ур чадварынхаа хичээлүүдийг одоо ийм дуураймал орчинд хийдэг байна. 26, 27, 28, 30. За ингээ өнөөдрийнхөө ажлыг тайлаад заална одоо тоглолоо. За орог цаг гаруй тоглосон байна. Байн 103 сонсож байна. За эний имлээ. Регистр нь. Зовир нь явуулаа гэж. За хаяа хэлээд өгөөрэй та тодорхой хэлж өгөөрэй. Шинэ хаягаар нь. За ойлголоо. За цаг 11 болж байна. За миний нэг өдөртөө цуг байсан та бүхэндээ баярлалаа. Бүгдээрээ сайхан амарцгаарай.